За өнөөдрийн битээр ярих сэдв бол сэтгэл готрол. За нийгэмд бол чимээгүй тахал гэж байгаа сэтгэл готрлын талаар. Тэгээ сэтгэл готрол гэхээр юу санаанд орж байна? Хамгийн зөвөнд гуниглах л юм да. Эхлээд гуниг л орох байх. Эхлээд стресс, тэгээ депресс. Тэр чинь тэгээд яг зүгээр нөгөө нэг юм яванда сэтгэл готролд аваачих шалтгаан л болно шүү дээ. Яг сэтгэл готрол чинь жоохон хүнд сэдв болчиход байгаа байхгүй. Зүгээр стресс бол байгаа юм шүү дээ. Депресс ч гэсэн заавал байх хэрэгтэй байгаа юм байхгүй. Гэхдээ тэгээд стресс чинь хүндрээд депресс болол тэгэл юу ер нь бол одоо сүүлийн үед бол яаж байгаа шүү дээ. Чимээгүй тахал гэдэг байгаа шүү дээ. Одоо бараг хүн амын бараг ер нь сэтгэл готролын ямар нэгэн байдлаар орж байгаа хүн гэж бол бараг байхгүй хөө их бага хэмжээгээр. Зарим нь бол бүртээ амжирсан ч юм уу тий. Тэгэхээр чи яг сэтгэл готрол гэхээр яаж эхэлдэг гэж бодож байна? Харин энэ жижиг сажиг юмнууд баг багаар зүгээр огт нөгөө анзаарахгүй явсаар байгаа л дамжраад тэгээд яг нэг өдөр ордгоо хаа. Тэ нэг өдөр орох. Нийлээ явж байгаа л явандаа л тэнд орцсон байдаг баг. Тийм хамгийн далд явагддаг одоо нэгсэндээ эмгэг гэх юм уу те хамгийн далд явагддаг. Яг өвчин гэхэд хэцүү. Тэгээд сэтгэл готрлыг бүр ингээд ор мөргөө арилгана гэдэг бол тун хэцүү зүгээр яг мэдрэмжийг багасгадаг гэсэн. Тэрийг мэдрэх мэдрэмжийн багаар багасгадаг. Тэгээд одоо сүүлийн үед энэ өсвөр насных ингээд баг амар хөртдөг гэж байгаа байхгүй. Тэгээд ямар ч хөл өртнө л дөө. Гэхдээ ингээд ялангуяа бол одоо нэг гэдэг хүмүүсийн бүх амьдрал нь ингээд болоод байгаа юм шиг хэрнээ цаагаараа ингээд сэтгэл готролд өртөөд нэг л юм болохгүй. Тэгээд тэрний шалтгааныг олно гэдэг маш хэцүү. Бүр нуугдмал. Тийм баг. Гэхдээ нэг юмнаас болохгүй байдаг бах тий. Тэгээ нэг л шалтгаан тэнд байж л байгаа л да. Гэхдээ яг ганцхан шалтгаан байгаад тэнд хүрэхгүй тий. Зөндөө олон юмнууд нийлэх байлгүй тий. Гэхдээ ямар ч шалтгаан бол байгаад байгаа тий. Тэгээ энийг бол одоо л бид нар их сайн жоохон ойлгож эхэлж штэ сэтгэл готрох гэдгийг. Тэгвэл ингээд би бас нэг ингээд сэтгэл готролтой тийм хүмүүстэй таарчлаас бас нөө фэйсбүүк дээр тийм групп байдаг юм билээ. Тэгээ орж нэтрэг үзэхээр ингээд ер нь бол ингээд зүгээр ингээд сонсоход бол энгийн амжилттай, амьдралтай, зарим бүр карьер сайтай бүхэл юм. Тэгтэл тийм ингээд нэг юм маш хүнд мэдрэмжүүдийг авдаг. Ингээд чэйжин дээр нь заримдаа бүр тэрнээс болоод бүр хүчмээр санагддаг тийм үе хүртэл гардаг гэл. Яг тэр хүчмээр санагдаж байгаа юмуд харин гарч байгаа бах тий. Тэр яг хүнд шат гэж үзэх болов. Үгүй бүр би л бүр нэг жишээг үзчихсэн чинь хүмүүс ингээд янз бүр жишээ үзсэн чинь унтаж чадхаа болж эхэлдэг гэж байгаа юм. Хоол идэж чадхаа болдог, эсвэл хит иддэг. За тэгээд бүр ингээд хүндрээд ирэхээр биен дээр нь хүртэл тууралт гардаг гэж улаа. Тийм тууралтууд үүсч эхэлдэг. Зүрхстэй нэг үнэхээр бүр ингээд галзуурмаар болж эхэлдэг. Тэгээд гинт алга болчдөг. Тэгээд хүмүүс чи ааш штт. Тэгтэл одоо хизээ яах вэ гэж тэгжидэл юм ингээд сайхан болж идэл гинт л гараад ирдэг. Бүр зүгээр амьдрал нь зүгээр явж байхад гараад ирэх юм уу? Тийм ингээд гинт алга болчдөг гэж байгаа тэр юм. Огцом тэр мэдрэмж нь төгшүүр шиг тэгээд гарч ирээд алга болох. Тийм. Одоо бас тэр нөө төгшүүр эмгэг тий бас байгаа шүү дээ. Янз янзын юмнаас шалахгүй юмнаас айхаж идэг юм уу тий. Тэгээ тэр нь ч ихтэй даймжрахаараас тэр сэтгэл готрол. Тэгээ юмд бас одоо тэр хин биш дээ. Одоо Linkin Park-ийн нөө гоцлол дурчин чаа. Одоо сэтгэл готрлоос болоод амиа орлсон байна. Жишээ нь тэгээ нөгөө нэг Joker-ийн дүр тоглодог. Жүжигч юм байна. Сэтгэл готрлоос болоод тэр нэг хамгийн гаднаа бол бүр амар жаргалтай хүн шиг ч харагддаг гэсэн. Сэтгэл готрол гэхэр чи ер нь тийм мэдрэмж авч ирсэн үү? Чамд тийм мэдрэмж ирж ирсэн үү? Яг тэнд толгож үзээгүй хаа. Яг толгож тэгж үзээгүй. Гэхдээ зүгээр хэцүү байсан үеуд бол зөндөө. Хэцүү юмнууд бол зөндөө. Гэхдээ яг нөгөө ингэж яхаар хөвгтийн мөн гэдэг дээр толж үзэж байгаагүй. Тэгэл амар хурдан яачаад их шиг санагдсан. Надад л би айгүй хэцүү байгаа мэдээд амар хэцүү байна даа гэж мэдрээд байгаа хэрнээ. За эн чинь ч тэгэл байдаг юм штэ гэдэг юм дээр амар амархан очичод байсан.
Яг удаан бас тэгж амар явж байгаагүй. Зүгээр тэрийг готрол гэхгүй бах. Зүгээр юм гунигтай тэгээ жоохон зовлонтой удаан явсан болохоос яг нөгөө нэг юм өөрийгөө алдтлаа яваагүй. Тийм би ч гэсэн адилхан бүр тэгтлээ тийм сонин байдалд орж байгаагүй ч гэсэн ер нь бол өөр яг бас нэг тодорхой хэмжээнд мэдэрсэн л юм байлээ. Тэг яг нэг юу юм бэ штт. Одоо хүмүүс ч нэг сэтгэл готролтойгоор мэдэхгүй ч юм уу те. Тэг ингээд айгүйх аялал маялалд явдаг гэж байгаа байхгүй. Эсвэл мэдсэн ч гэсэндээ тэндээсээ гарах гэдэг. Гэхдээ тэр нь бол юу гэх гэсэн. Тухайн дөнгөж тэр сэтгэл готрлыг мэдэрч байгаа тэр мэдрэмжийг л жоохон багасгадаг гэсэн. Тэрийг дарахын тулд явах юм байна л да тий. Гэхдээ энэ дээр бол бүр судлаад үзвэл ер нь баг системтэй эмчилгээ бүр ими эмчилгээ ч гэсэндээ бас зайлшгүй шаардлагатай л гэдэг. Бүр хүндэрсэн тохиолдолд байна. Тий. Тэгэхээр зүгээр тэрнээс чиний бодлоор яг урдчлан сэргийлийг гэвэл яаж гэж боддог вэ ер нь? Үгүй аюусан уурчлан сэргийлнэ гэхээр баг сэргийлэх гэсээр хийж байгаа баг готролтой орчих юм биш үү гэдэггүй. Одоо уурчлан сэргийлнэ гэхээр одоо яг яах юм мэдэхгүй. Чинь амар ханиад хомоо шиг нэм бактериар халдварлаж байгаа халдвар шин чинь. Тэг хүн ерөн зүгээр өөрийгөө олсон л байх хэрэгтэй баг. Тэг юмд хэтрүүлж одоо хэтрүүлж нөгөө нэг одоо юу гэдэг хүлээж авахгүй юмыг гэдэг ч юм. Тэр үтгэл бас нэг ийм холбогдолтой нэг юм үзчихсэн чинь маш тийм эвгүй сэтгэл төрүүлсэн кино үзсэн гэж байгаа. Айгүйх одоо хүчирхийллээ харуулсан. Тэгсэн чинь баг бахтаа бас нэг жоохон тийм нэг бүйл идүүлдэг, дээрлүүлж өрдөг л тэр дурсан чинь л орчсон гэж байгаа. Тэгэл хаяа дээр нэг кино бодогдол нэг сонин тэгсэр байгаа бүр яг энэ сэтгэл готрлын бүр маш хэцүү шатанд хүртэл очижчихсан тохиолдлууд айгүйх байдаг. Зүгээр киноноос юм аваад байгаа юм тий? Тий, одоо баг гэх юм уу та. Тэгэл үнтэй амжирал. Тийм байдаг. Тэгэхээр ханиад томоо шиг ийм нянгаар халдварлахгүй гэж чи бодож байгаа юм уу? Үгүй мэдээч тий. Үгүй бодоод тах юм байхгүй. Ер нь тэгж л байгаа л та. Үгүй гэхдээ тэр чинь төстэй шүү дээ. Одоо тэгээд гадаад орчноосоо юм авах чинь тэгэл бараг чинь. Тий. Тэр утгаараа түнсүүд үүдээ ахуун замаар ханиад чинийхээ ханиад түнтэйгээр ханиад тусдаг шүү дээ. Ахуун замаар ч юм уу тэр шиг үнэхээр тийм хэцүү хүмүүстэй найзлаад байвал бас адилхан л болно шүү дээ. Одоо тийм гутран хүнтэй байвал гутранг болох магадлалтай. Тий. Магадлалтай. Яаж ч болно л доо. Эсвэл нөгөө нэг гутранг биш болгож болох бах. Тэр бол хэцүү л яг зарим нэг тийм бүр эмчлэгддэггүй юмнууд байгаа шүү дээ. Одоо нэг би гих үзлийг бол бараг л хаягээд байгаа шүү дээ ер нь. Үнэхээр одоо тийм нарциссистик хүн байх юм бол эмчлэгдэхгүй ч гэдэг юм уу. Бүр өөрөө үнэхээр л яахгүй бол гаднаас тэгж юм авахгүй ч гэдэг юм уу. Тийм байгаа шүү дээ. Тэгвэл ерөн зүгээр чи тэр урчсан сэргийлэн гэсэн шүү дээ. Тий. Тэгэхээр зүгээр яг сэтгэл готрлын талаар ойлголттой болоод өөрийгөө ихт анзааруул зүгээр юм шиг. Харин тийм яг тэрийг л байна л да. Тийм ихтгэн анзаараад даймжруулахгүйгээр тий. Над ямар асуудал байна. Ихтгэн анзаарах гэж ер нь үргэлж анзаарахтай байх хэрэгтэй болоод байгаа. Тэгээ өөрийгөө яагаад байгаагаа ойлгодог байгаад тэгээд ерөнхийдөө юмнуудыг тэгж хөндрүүлмээргүй байгаа байхгүй юу? Тэр дор нь бодох ёстой мэг бодмоор байгаа. Чамд хэцүү санагдаж байгаа нэг тийм юм гарч ирнэ шүү дээ. Тэрэн дээр хэцүү санагдаж байна гэдээ мартахыг илүүд үзчихэж байгаа шүү дээ. Хүмүүс бол тий. Зүгээр мартаад өнгөрчий. Одоо хэцүү байгаа юм чинь болчихъя гэдэг. Тэрнээсээ илүү тэрийг яг яагаад байгааг нь ойлгочвол зүгээр л байгаа юм л та. Тэгэд ер нь бас энэ өсвөр насны хүүхдүүд бас айгүйх анзаарч явах хэрэгтэй юм лээ. Өөрсдөө тийм одоо эцэг эхчүүд ч юм уу тий. Өөрсдөө өрөөхтэй баг сэтгэл готролд оруулдаг нөгөө нэг жишээ авсараад шаардлага тавьсараад юу гэдэг алхам дотондоо ирээд үгээ бодох хэвээр ингэх хэвээр тэгэх хэвээр гэл тэд нар тэгж эндэр ингэж ингээл дарамт учруулсаар байгаад бүр ингээд бараг нэр дотроо бол нэг гаднаа ингэхгүй ш дотроо бол бараг нэр солиорч байгаа байхгүй. Тэгээ Монголд бол одоо бас ингээд айгүй эвгүй зүйлсүүд болсон шүү дээ. Сэтгэл готролтой холбоотойгоор маш хүнд зүйлсүүд тэр болсон. Тэгээд ийм сэтгэл готролтой хүмүүс амархан юмд авталтаа байдгийг гэж л. Тийм баха. Янз янзын юм дууруу татагдах ч үт юм уу? Янз янзын зан үлч үт юм уу те. Эсвэл нэг шашны юм буруу сүрэг секторүүдэд ордог ч үт юм уу те. Тим хандлага айвах байдаг гэж байгаа байхгүй. Тэгээ сая хоёулаа нэг хүүхдийн ингээд нэг хит ингээд үүрэг хариуцлага гэх нэг сэтгэл готролд ордог итэр гэдэг байгаа шүү дээ. Гэтэ ингээд ер нь бол зүгээр яг энэ цаг үеийн угаасаа
нийгмийн сэтгэл зүй айгүй хямралтай болцсон юм байна. Түүнээс биш эцэг эхээс мэдээж үр хөвгөдөд тодорхой хэмжээний хариуцлага өгөхгүй бол энэ ч одоо юм болгон дээр ингэж их юм бол одоо бүр сонирн болох байлгүй дээ. Тий. Тий, заавалчгүй ачаалттай л байлгамаар байгаа байхгүй юу? Ер нь өргөжээж булчин сууж байгаа шүү дээ, ер нь бол. Тэгэл тийм болохоор ачаалал бага хэмжээгээр тэр чинь бүр амар хүүхдээ нэг хөдөлмөр эрхлүүл амар алахгүй шүү дээ, тий. Хариуцлагатай байлгаад бага хэмжээгээр ачааг нь бага өргүүлээд тэгээд дараа нь том болохдоо тэр нэг тийм жоохон хүчтэй хүн болвол тий. Тэгэхгүй бол одоогийн яг хүмүүжүүлэх аргуудыг харахаар ихэнх нь амар тийм хөнгөн, зөөлхөн байх гэдэг байгаа байхгүй. Тэгээ магадгүй бас нэг талаараа одоогийн тэр хүмүүсийн бидний одоо сэтгэл зүй хямрамтгай учраас хитрхи бүр нэг юм одоо хүмүүжүүлэх ч гэдэг юм уу те хариуцлага гэдэг ч юм уу энэ бүр хитрхи бас нэг юм эмзэг сул дорой хүмүүсийг бүтээгээд байгаа юм шиг. Тэ. Тэгэхээр юмд бас ер нь аливаа амьд тодорхой хэмжээний тэнцвэр нэг юм байх хэрэгтэй. Харин одоо хүмүүс өөрсдөө аргаа олоод байна л та. Юмнуудаа ашиглаад одоо хуулинд нь хүүхдийг инкүүгээ заачаар хүүхэд тэрийг хүртэл өөртөө ашиглаж ичдэг чи хүн болохоор аав нь загинж болохгүй, ээж нь загинж болохгүй болцсон одоо тийм арга гэрүүд зөндөө байж байгаа байхгүй. Зүгээр л тэрийг зүгээр л ингээд ашиглаад байгаа байхгүй тэр нөх хуулийг нь. Гэр бүлүүд ч гэсэн хоорондоо нөгөө нэг хэрүүл гэр бүлийн маргаан байж л байдаг те. Тэгээ тэрэн дээр хууль оруулаад ирсэн нөгөө цагдаа шүүхээ оруулж ирээд нэг жоохон тиймэрхүү юмнууд одоо үед болоод байгаа юм шиг харагдаад. Тийм. Тэгээд тэр юу гэдэг одоо яахан түрүү хүүхдтэй ярьсан дээр ингээд нэг яагаад хэлчихвэл би зүгээр ингээд одоо сая чамтай ярьж байхдаа бодож байгаа байхгүй юу. Мэдээж хүмүүс үр хүүхдтэй хайрлан халамжлан анхаарна. Гэхдээ бас хүүхдийг тодорхой хэмжээний хариуцлага ачаалал бага хэмжээгээр хөөж хадгалал нэг хичээлээ тарж ирчээ тоглохоос өмнө хуцаа солих хэрэгтэй гэдгийг хүүхд мэддэг байх. Тэгвэл тэр бол өнөр тгийн хичээл гомдчихвол ингээд л гомдчих юм бол ивэн гэдэг бол одоо нэг нэг буруу эрхэлсэн хүүхд бухын үзэнээс одоо гэдэг л тийм. Харин тийм. Нэг тиймэрхүү юм. Тийм. Гэтэ хамгийн гол нь л явж харилцаа болол таарсан шүү дээ. Ер нь банкын харилцаатай байх, нэг тийм зөв харилцаатай байх. Тийм. Гэдэг дээрээ. Одоо ингээд нэг нийгмийн нэг одоо юу гэдэг үзэл суртал нэтэр юм харж байхад бидний хүүхднаас за биднээс бүр өмнөх аав ээжийн хүүхднаас өтер бол харин жинхэнэ готролж гарал. Харин тийм картын бараанд эвгүй юу байлаа шүү дээ. Харин тийм гадаа гарангуутал тийм юмтай тий. Өстө нэг эвгүй. Тэгсэн чинь явж нөгөөдөл нас жоохон хатуу өсч өссөн тий. Ингээ бодоход бас л тэгэхээр чин тэр дундаас нэг багхан чих нэг тэмцэл дундаас хүн чинь нэг бас нэг тодорхой хэмжээнд өөрийгөө нэг ямар нэгэн орчин дунд аваа гарчих чадвартай болох байлгүй дээ. Тий. Тэгээд заримдаа тэр чин хитийдэд буруу үр дагаврууд нь бас гараал байна л та. Тэгээ бас нөгөө нэг үеэр нь яадаг юм чих надад бол их буруу санагдаад байгаа байхгүй. Тэр үед ч гэсэн яг өөрийн тэр үеийн асуудлууд нь зөндөө байсан. Тэнд яг тэр зүгээр хүмүүсийн дурсамж нь л гоё байгаад гоё юмал дурсаад байгаа болохоос муухай юмнууд зөндөө л байсан шүү дээ. Тэр үед одоо жигшмэр юмнууд зөндөө л байсан. Манай одоо бидний амьдарч байгаа үед ч гэсэн хар бараа муухай юм зөндөө л байна. Бүх цаг үед л хүн ер нь зүгээр хүн гэдэг чинь л өөрөө тэгэл явж л байсан юм байгаа байхгүй юу. Тэр дунд сайн байх га сайхан амьдрах га явж исэн хүмүүс ч байгаа. Тий. Одоо үед ч гэсэн сайхан амьдралын төлөө явж байгаа хүмүүс ч байгаа шүү дээ. Тий. Бид нар ч айл болох сайхнаа л ярьдаг шүү дээ. Тий. Саар бол бараг л хадгалал явж л шүү дээ. Ерөнхийдөө нуугаал тий. Тэгтээ явж нөгөө нуун гэдэг чинь нөгөө сэтгэл хөдлөл рүүгээ бас дагуулаад байгаа юм болж лээ л да. Яман усараад. Гэхдээ одоо бас яаж байгаа гэсэн ер нь бол одоо сургууль цэцэрлэг ер нь одоо тийм сэтгэл зүйч нартай болж байгаа юм. Одоо баруунд бол тийм юм биш шүү дээ. Тодорхой хэмжээ бүр ингээд өөрөө сэтгэл зүйчтэй 7 ногт хэд удаа ярилцдаг. Тэгжиж нэг юм мэдрэмжтэй нэг байгаад идэг. Тий. Тэгэхдээ бас нэг авахын авмаар л байгаа. Баруун гэж ярихаар л тийм буруутчихад байгаа. Тэнд яг үнэндээ гоё юм бол байхгүй шүү дээ. Яг амар тийм хөгийн ер нь бол тэгэл ам шүү дээ. Ам бодсон. Яг тэр нэг юм өөрөөсдийнхөө өөрөө дотроо л яаж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр чи бид нар чинь болохоор өчнөө юм сайхан газар нутаг өчнөө ерөнхийдөө боломжоор дүүрэн үнэхээр гоё газар байгаа байхгүй. Тэгээ хоорондоо бас монгол хүмүүс чинь ярилцахаараа сайхан ойлголцдог хүмүүс байна. Тэгээ
гоё шүү дээ. Бид нар чинь нэг хэдээ одоо зугаалахтай ч нэг гал тойрол тий. Гал тойрол хөгжим тавих газаргүй газартай бид нар өөрсдөө харьцуулахар ч утгагүй шүү дээ. Тэнд одоо хэцүү үстэй. Бараг нэг магшаар бол галд тавилаа гэдээ бариад авна үстэй. Адаглал ямар нэгэн байдлаар чинь татвар матурч үйд юм торгуул моргуулч үйд юм уу. Тий. Тэгээ нэг юм кампууд байгаа ах тэгээ очихоор бүгд хүнтэй нэг тийм тэгээ нэг юм жижигхэн занд машинтаа яаж идэг нэг тийм хүмүүсийн нөгөө нэг арга барил нь бас нэг сэтгэл зүйн арга барил нь бас тэр сэтгэл зүйч рүүгээ хэтэрхий чиглэлсэн юм шиг байгаа юм. Нэг арай өөрөөр тэрийгэ тайлах дээр тэгэхээр чи бид нар яг үнэндээ одоо зүгээр хотоос 20 км гараад нэг уулын орой дээр гарахад хинч байхгүй байхгүй. Тэнд яг үнэндээ жинхэнэ тайвшрал тэр юу баг сэтгэл зүйчдэр 7 хоног тасралтгүй ярьснаас илүү тайвширлыг авах боломжтой шүү дээ. Тэгээ бид нар чих дааварцсан шүү дээ. Нэг ингээл гол мол эрэг дээр яхаар чинь 2 3 хүн байх. Аа энэ хүнтэй ингээ яваад өгч байгаа байхгүй тий. Нэг илүүгээ баг муха хараад тэгэл. Тий би нэг жуулчанд нэг өдөр явахгүй юу нэг жуулчтай нэгэн өдөр. Тэгсэн чинь нэг Япон жуулчин л хөл нүцгээ алгаал шууд өвсөн дээр дээшээ ингэж харж хөвтэйл юу ш хүмүүнтэй ярихгүй ингээл байгаадсэн. Одоо юу гэдэг одоо биднийхээр бол нэг эм ороод байгаа гэсэн. Тэгээд ирснээ тэгжсэн би 30 жил тасралтгүй ажилласан гэлүүд. Ямар ч маш олон жил тасралтгүй л ажилласан гэж байгаа. Тэгээд би тэр олон жилийнхээ стрессийг энэ одоо тэнгэрийг хараад энэ гой үнэрийг үнэртээ энэ салхийг сонсоод тайлчлаа гэд. Тэгэхэд бид нар бол бидэрт бол одоо гэхдээ хүн ч одоо байгаа юм дээр харин тэгээд байгаа юм л та тий. Сайхныг бас харахгүй ч үйд. Тэгсэн чинь Солонгост нэг хоёр цэцэрлэгч байгаа байхгүй нэг хөгшин нэг залуу. Тэр хоёр зүгээр ингээд зүлэг усалдаг нэг тим ажилтай юм шиг байна. Тэгээ тэр хоёр зүлгээ усалчаад хөл нүцгэн тэрэн дээр алхаад байгаа байхгүй. Жижигхэн зай. Тэгээ тэрэн дээр тэр хоёр л тэрийг идэх хэрэгтэй үстэй. Одоо өөр хүн зүлгэн дээр цэцэрлэгч ижиж алхаж болохгүй тий. Тэгэхээр тэрэн дээр алхахын тулд нэг тийм цэцэрлэгч байх хэрэгтэй шаардлага нэлээ шүү дээ. Тэнд гэхэд. Тэг ер нь бас нэг их дураараа байхын зовлон гэж байна бас. Бас байгаа тийм. Манайс ч одоо юу гэдэг нэг гадны жуулчдын тэр ирэхээрээ бүр үнэхээр гайхдаг шүү дээ. Заримдаа энд нэрээ ямар гоё юм бэ? Шинэ болгоны диваажин гэж аахгүй. Шинэ юм эхлэхэд Монгол үнэхээр тохирцсон орн байна. За тэгэл энэ байгууллагын бол үнэхээр нэр. Яг бид нар чинь нэг юм одоо Улаанбаатар чи газар нут хідүү юм бэ? Бараг 0.1 баг шүү бараг сайн. Тэнцэнэ хүү амын таланд бөөгнөрчл тэндээ алцаад байгаа болохоос 9 10 км гараад тий. Яаж сайхан одоо тайвшрал амар амгалан мэдэрч болчих. Тэгэхээр л тэр гадны тэр нөгөө нэг үүлээ үздсэн ядцсан хөөрхийн амьтдтай өөрсдөө бид нар харьцуулмааргүй байгаа аахгүй. Яг юм магадгүй эдийн засгаараа биднээс том байж болно л доо. Магадгүй өндөр байшин ихтэй байж болно. Гэхдээ тэрнээс илүү үн цэнтэй юм гэдэг чинь хүн чинь өөрөө байна шүү дээ. Өөрөө гэхээр ялтчгүй сэтгэл зүйл орно шүү дээ. Тий. Тэгээ одоо яг гэхдээ юу юм шиг байна. Улс болгоо өөр гэсэн уур амьсгалтай шүү. Бид нар чинь нэг өөр гэсэн уур амьсгалтай. Юу гэдэг одоо Америк, Канад бол арай өөр гэсэн уур амьсгалтай. Тэгэхээр тэр нийгмээс авч байгаа сэтгэл зүйн сайн болон сөрөг тал нь бас өөр байх болно. Тэгэхээр биднэрт нэг өөр юмсэг. Гэхдээ нэг монголчууд их сонирхдаг. Миний ажиллаж байгаа нэг сайхан хөдөө мөдөө гарахаараа ч юм уу, молон талхахаараа ч юм уу, нэг гал мал асаахаараа л тэндээс нэг юм сэрэгдэг шүү дээ, тий. Энерги сэргээд тий. Тэр галын илч тэгээд заримдаа зүгээр чимээг нь мөрөөддөг шүү дээ. Модны тэр шатж байгаа чимээ мэмээг мөрөөдвөл тий. Тэр чинь барыг ингээд амар гоё барыг. Биднэрт бол маш тохирсон нэгсэн сэтгэл засал болоод байдаг. Тий. Гал чинь өөрөө бол амар тэтгэж байгаа юм л та. Бараг хүнд үрлэгтэн үүсээд хамгийн мундаг нээлт нь гал болж таарад байгаа шүү дээ. Тэгээд тэнцэнээсээ бүх юм авч шүү дээ бас. Галыг ашиглаж сураал хоолт ижилээ болгож идэж сурснаас ахуулаад нэг ухаан орсон л гэж үздэг. Одоо юу гэдэг ходоодонд ачааллах биш илүү нэг тархиндаа илүү их нэг юг одоо бод сэтгэх боломжийг олгоод энерги ходоодонд биш тархиндаа зарцуулж эхэлж шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг за сэдв бол сэтгэл готрол байгаа л да тий. Тэгэхээр биднэрт бол бас иймэрхүү сэтгэл готрол ч юм уу иймэрхүү юмнаас гарах олон янзын бас амар олон янз тийм опшн байгаа. Тийм байгаад байгаа. Яг гоо гол юм нь тэр
гадны гой юмнуудыг авах нь гоё авмаар байна. Тий. Тэгвэл яг тэргээр нь биш яг Монгол буулгачмаар байгаа байхгүй. Би өөрсдийнхөө нэг өөр юм шиг л. тий өгөгдөл дээрээ тааруулаад өөр юм шилжих юм бол бид нар ч юмар алах гэдэг нь шүү дээ. Ер нь бол тэгэхээр зүгээр надад зүгээр шууд тэр судлаач тэгж яриад тэгээд ингээд гэдэг юм яг таалагдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг тэдний нөгөө нэг тэнийг алдааруулж чиглээд байгаа юм шиг. Тэг ер нь ихтэй айгуус байна шүү дээ. Нээлт болгон дандаа сайжруулалтыг явах тусмал юун дээр алдснаагаа л олоод байдаг үстэй. Өмнөхөөсөө сайжирж байгаа нь тэн дээр нэг тийм дээр алдчихъя л гэдэг шүү дээ. Гэхдээ юу байгаамаа бас яг тодорхой хэмжээнд бас энэ сэтгэл готрлын их эвгүй шатанд орсон бол мэдээж мэрэгжлийн хүний зөвлөгөө авах бол хамгийн зөв болох юм баг ихний хэлж. Тэгээд бас яадаг өөрөө судалж мэдэж үзэх хэрэгтэй. Тэгтээ ер нь цагаад болж хүн хүсэхгүй байгаатайгаа л нүүр тулах нь л явж нэг хүсэхгүй байгаа юм чинь л үнэн байгаад байгаа шүү дээ. Тий. Тэнд л одоо асуудал байна. Тий. Тэрийг л давах хэрэгтэй болоод. Тэгээ сони юм бэлээ. Би бол тэгтээ бас нэг тэр одоо яг сэтгэл готрал гэж шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ ер нь зүгээр нэрээс одоо нэг тийм сонин мэдрэмжтэй байж үзээгүй биш үтсэн. За. Юу гэдэг одоо нэг жишээ нь ингээд зүгөрөж байгаа л ингээл бүр амар шантраал те. Тэгэл энэ дээр ингээл нэг юм ингээл төвлөрөөд ч юм уу те. Тэгээ юу ч хиймээргүй санагдаал. Ч юм уу те нэг хэд хоног 7 хоног ч юм уу тийм байж үдсэн. Тэгээ нэг гайг байж байгаа нэг хэсэг тийм байгаа л нэтрийг л байсан. Тэгээ би яг тэрнийхээ хариулт юу гэж олсон бэ гэхээр өөр төр амар их юу тавьчихсан юм. Тих хэвээр ингэх хэвээр гэл амар их тийм одоо юу гэдэг одоо ачааллууд хариуцлагууд тавьсан. Тэрэндээ тэгээ нэг ганц биеийнхээ ингээд хүрч чадахгүй болохоор ингээд нэг хийсэн юм болгон болохгүй байгаа юм шиг санагдаал. Бас нэг тийм хэсэг хугацааг туулж үтсэн. Тэгээд тэгэнгүүтлээ би тэндээс яаж гарсан бэ гэхээр үгүй би хүн тий. Тэгэхээр надад 100% байж чадахгүй би ядаж нэг өөрийнхөө боломжийн хэмжээнд байх юм байна. Хадвал би ч хүн учраас жижиг сажиг юм байж хэл юм байна. Тий. Асуудал алдаа гаргадаг юм байна. Хит төгс рүү улаарна гэдэг бас амар хүний хямраад юм шиг санагдсан. Тий. Тэр ерөнхийдөө тийм. Тэр надад бол яг чинийх шиг тийм саяхан ирсэн л дээ бас. Тэгэд бас яг тиймэрхүү хугацаа зарцуулаад тэг яг юу ч хийхгүй тэгээд бодоод тэгээд баахан ихэн бодож байгаа байхгүй нэлээд ихэн бодоод. Тэг би болохоор тэрийгээ зөв шууд хүлээн зөвшөөрсөн. Би одоо боловсруулж байгаа юм байна гэдэг. Тэр чинь миний зөв юм байна. Би харин зөвөр сайн боловсруулж хагаад тэг болох юм байна гэд тийм хугацаа өөртөө гаргаад. Тэгээ ерөнхийдөө одоо бол өстөд нөгөөтг нь алга болцсон шүү. Тийм бэл. Ер нь гэхдээ бас өөртөө бас хүн бас нэг хайртай байж өөртөө бас заримдаа бас зөөлөн хандах хэрэгтэй юм бэл. Харин тийм. Нийгмийн өмнө гэр бүлийнхээ өмнө ч юм хариуцлага хүлээж байгаа. Гэхдээ тэргүй амьдралынхаа туршид хүлээж байгаа юм чинь. За нэг удаа би энийг арай л болоогүй юм байна да гэл бодчихл юм бэл. Тийм байна. Тэгээд нэг тийм тусуулдаг арга гэвэл энэ би болно гэдэг юм гаргаж ирсэн л дээ. Миний хувьд бол би алдаж болно. Тийм би мэдэхгүй байж болно, би чадахгүй байж болно. Тийм би өмнө алдсан байж болно. Би яагаад гэвэл мэдэхгүй байсан. Гэт тэднийг хүлээн зөвшөөрөөд ирсэн чинь ядч тэрийгэ тунгаадаг л болд юм бэлээ. Нөгөө алдсан байна, хэцүү байна гэдэг нь нөгөө чинь бодохыг хүсэхгүй шүү дээ, тий? Хэцүү байгаа юм уу бодохыг хүсэхгүй. Тэрний оронд хүлээн зөвшөөрөөд тэгээд тэрнтэйгээ гоё эвлэрээд үн чинь гоё юм шүү дээ. Би хүмүүсийн хажууд би алдаатай хүн шүү дээ гэдэг юм болчих юм бол тэрийгээ гоё бодоод тэгээд тэрэн дээрээ бас нэг жоохон оролцохтой хүн л алдаа гаргачих шүү дээ. Тий. Бас тий яг тэгж би ядаж л оролцсон байж дээ гэдэг юм гарч ирж байгаа байхгүй. Тэгээд заагаа тэр бол нэг одоо хилэн гэж сайн ярьж байгаа дээр өөрөө өөрийгөө хүн бас хитрхи ингэ шахаад эвгүй тийм үү готролч юм уу эмзэг байдлаар хөдөлгөж шүү дээ. Тэгвэл бас нэг их том шалтгаан байдаг нөгөө нэг хаагцл. Тэндээс болж хүмүүс ялангуяа өсвөр үеийнхэн хайр бүтлгүй хайр дурлал мөрлөлөөс болдог ч юм уу тий. Тэгээ бүр амар готраал. Гэтэ тэр нэг юу юм бэ? Одоо угаасаа л түрүү ярьсанчлан нэг хүмүүс угаасаа өөрсдөө бид нар айгүй эмзэг болцсон юм. Тав дух руугаа шигцээр гал бүх юм амархан болж шин. Зөв бөөдөн улам бүр зөөлөн тухтай болж шин. Тэ? Хоол улам бүр хийхэд хялбар болж шин.
Тэгсэр одоо угаасаа ингээд нэг сул дорой болцсон учраас жоохон шалтгаан дээр амар гүн хямардаг л болцсон юм байна. Тэгэл одоо тийм өсрүүч гэлтгүй ерөн зүгээр залуучууд итер бол хагтад салснаас болоод тэгэл амар хямралд ороод айгүй сүргөөр төгсөж байгаа тохиолдол байна шүү дээ. Тэрэн дээр үн чи юу гэж бодож байна? Тэгвэл хайр сэтгэлээс болдог ч гэдэг юм уу? Тэгээ жоохон эмзэг байгаа юм дээр хүмүүсийн сэтгэл зүйн эмзэг байгаа. Тийм тэр яг хөө чиний яг дүгнэлттэй бол санал нийлж л байгаа юм л да. Угаасаа жоохон тиймэрхүү болцсон. Яг хийж байгаа юмнууд нь тийм хөнгөнч болцсон. Тийм одоо ямар сандал барилга барих хүн олдохгүй л болцсон юм шүү дээ. Тийм нэр. Тэгэхээр яг нөгөө нэг бас тийм нэг юм хүч чадал чинь дутагтаад явчихж байгаа юм л да. Бас хүний бие гэдэг чинь нэг булчингаас л бүрдэж байгаа шүү дээ. Тэгээ тэр хүч чадлууд нь дутагдаад тэр хүртэл сэтгэл санаанд амар л нөлөөлж байгаа юм байна. Тэр булчин гэснээс эн чинь бас сэтгэл готролтой холбоотой байдаг гэж байна. За ер нь хүн дээр эрэгтэй эмэгтэй гэлтгүй. Юу гэдэг одоо эрэгтэй хүн бол булчин тодорхой хэмжээнд ажиллаж ич тэндээс нэг тэр дааврууд ялгарч нэг өөдрөг байдал үүсдэг юм байна л да илүү их одоо тестостерон ч гэдэг юм уу те бас янз янз нэг тийм юм. Тэгэхээр ингээ нэг булчингийн ажиллагаа баах болох тусам угаасаа бие организм хүчгүй байна. Тэгэхээр хүн өөрийгөө хүчгүй гэдгээ мэдрээд байдаг. Тэгээ бид нар ч нэг дурсамжийн хадгалдаг шүү дээ. Тэрнтэй адилхан бид нар тэр мэдрэмжээс хураагаал идэв. Тийм байна тий. Мэдрэмжүүдээ хураагаад ахаарч. Тэгээ сүүлдээ ингээл тэр нь даамжраад ирэхээр нөгөөрөө өөрөөс нь том болоод ирэхээр эргээд нөгөө нэг идэж эхлэн. Тэгэхээр нөгөө готрол гэдэг юм. Тэгээ энэ дээр нэг юм шалтгаан болдохгүй аюу хэцүү. Тийм. Тэг ялангуяа одоо юу гэдэг юм ер нь бол бие организм бие бэлтрийн сул дорой байдлаас болоод маш готордог хүмүүс аюу их л байт юм. Тийм. Нэр тэр бас нэг шалтгаан юм биш үү? Том шалтгаан юм. Тийм. Тэгээ угаасаа бараг 7 хоног өглөө ч юм уу, оройдоо ч юм уу гарч алхаж болохаа. Тэгээ нэг жоохон дасгал хийгээд эрс мэдэгддэг юм байл шүү. Гэтэ эрчүүч орол гоё бүр шал өөр ингээд явхад хүртэл тэр чинь нэг юм өөрт нэг юм хүч мэдрэгдээд. Тийм. Шал өөр болдог юм байлээ. Ярэ мэрэ хүртэл хондоо олж болоод тэр чинь бүр тийм. Ер нь тэгэл өөрийгөө хүн гоё мэдрэх чинь гоё шүү дээ. Гоё сайхнаар мэдрэх чинь. Тэгэхгүй ингээл одоо юу гэдэг нэг айхалж угуулсан ингээл байх юм бол эн чинь бас тийм хэцүү шүү дээ. Тэгэл тэр чинь баагаар нэмэгдээл бас тийм нэг шалтгаан байгаад. Бас тэгэл хагцлаас болдог нэг шалтгаан байна. Хүмүүс чинь нэг хаягч маягчгаар ингээ гомдол нь үлдээд идэг. Тэгэл тийм яг хөө тэрэн дээр мэдхгүй би л шууд хүлийн зөвшөөрчдөг л. Болсон доо. Одоо бол зөвхөн хүлийн зөвшөөрөл амьдрал юм чи юм байдаг штэ. Энэ тохиолдолд бараг зүгээр хүнтэй хамт байхдаа тэрийг ойлгоцсон байж байгаа жишээний. Бас л хизээ нэг өдөр л тийм болно. Тэгтээ тэр болтол тэр чинь үнэхээр болж байгаа юмнуудаа болгоё гэдэг л үнэтэй боллоо. Тийм тэг нэг юм ойлгох хэрэгтэй юм билээ. Зөв яг найзхан хобоо хөвчих заяа. Одоо залуучууд ялангуяа би хин нэгний хайрлсан бол тэр хүн заавал намайг хайрлах хэрэгтэй биш юм билээ. Тэр бол муухай асуудал байна шүү дээ. Тэр яг тэгээ одоо тэгээ хайртай гэдээ дайрж байгаа заяа. Би чамд хайртай гэдэг тэгсэр муухай хуваа хичээсэн байгаа шүү дээ. Чи хайртай болохоор нөгөө хүн хүсээгүй хүнтэйгээ энэ надад хайртай гэж байх юм. Харин тийм амар муухай хуваа хичээсэн зангаа ил гаргаж байгаагаа гоё юм гэж харуулад байгаа байхгүй. Би чамд хайртай, би чамайг жаргаана гэлч гэдэг ч юм уу тий. Тэр хүн зүгээр ашиг юугаар нь жаргах хэвээр хайргүй хүнтэйгээ байгаа жаргана гэж байх. Харин тийм. Тэгэхээр бас тэгэл ойлгоч зүгээр юм л. Би хин нэгнийг хайрлалаа гэд тэр хүн заавал намайг хайрлах хэрэгтэй биш. Тийм л байна. Тэгэхээр тэр хайр гэдэг юм аа эхэлж ярмааргүй байгаа юм. Зүгээр хамтдаа гоё байгаад тэнцэнээсээ нөгөө нэг хайр гэдэг юм чинь үүсгэмээр байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхгүй бол зүгээр тэр хүн нөгөө юм одоо нэг эрэгтэй эмэгтэй хүнийг гуйж байгаа шүү дээ. Би чамд амар хайртай чи намайг инглээ гэж байгаа шүү дээ. Тэрэнд үний юм юу байгаа юм бэ? Нөгөө эмэгтэй тэрэнд дургу байгаа болоод тэр чинь бас нэг хамт байхгүй жоохон зайтай байна шүү дээ. Тэгээ тэнд яаж хайр үүсгий? Тэгээ яагаад тэрийг хайр гэж хэлээд тэр залуу зүгээр өөрөө тодорхойлт гаргаж ирээ. Бараг тэгээ гомдоод байгаа шүү дээ. Хайртай байхад инглээ гээ. Тэгээ нөгөө хүндээ хамгийн муухай нь ял өрөвчж байгаа. Тэгээ нөгөө хүн нь тэрнээс нь жоохон өөрөө эмзэглээд байгаа шүү дээ. Тэгээ хамгийн гол нь бас нэг
жоохон утгагүй юм заа юу. Эмэгтэйчүүд насан туршдаа нөгөөтгөө боддог. Надад нэг тийм хайртай залуу байсан. Би тэрнтэй суусан бол жаргах байсан баха. Би ингээ өөртөө сайн биш хүний араас гүйсэн гэдэг ч юм уу. Нэг бүтлгүү нэг одоо юу гэдэг нэг жоохон таагүй сонголт тэгээд нэг амьдрал хэцүү боллоо шүү. Тэгэхээр яг нөгөө нэг эргээ бодно шүү. Тэр муу надад тэрнтэй суусан бол ямар ч байх байсан юм билээ дээ гэдэг юм. Тийм бол байхгүй шүү. Тийм үндэ байхгүй. Үнэхээр чамд хайртай гэж араас чинь явж байгаа тэр залуу чинь хамт байхаараа нөгөө нэг яах юм одоо тэгж өмчлөх гээд дараад байгаа хүн чинь хамт байхаараа үржинхий эзний сэтгэлээр хандна шүү. Тийм шүү. Чихээ эзэн хаан мэт ажиллана шүү. Тийм хүн чинь юмд хит шунахаараа сүулдэ тэгээд эвгүүтдэг шүү. Тэр ёстой. Тэгэхээр хүнийг өөртөөгөө заавал нийцүүлж өөрийнхөө жаргалыг бодож хүнийг баг хүнтэй гэж одоо тэр чинь бол одоо тулгаж байгаа л хэрэг байна. Тулгаж штэ тэр чинь амар муухай бүдүүлэг байна штэ ер нь. Тэгээ эргээд хэдэн жилийн дараа хүнд нэг харамсах сэтгэл төрүүлээ. Арданд ял үлдээ чинь хөөе. Нөгөөдөл нь бүр ялтай юм шиг нөгөөдгөндөө зовж мовоол. Би одоо тэрийг хүн амтнд ярина штэ бүр. Би тэр нэг тийм залуу их гомдож илээ. Яагаад тийм уг нь яагаад өөрөө хүсээгүй л өөрөө сонголтоо хийж байгаа л хүн байхгүй юу да яг үнэндээ. Тэгээ нөгөөх нь бас ингэн сонголтоо хийн заяа. Нөгөө эмэгтэй сонголтоо хийн штэ. За би чамтай биш юм байна. Надад өөр залуу байгаа гингүүд явдалтай алчсан. Тий. Тэгээ одоо яг ийм байна. Одоо бид нар бол бусдыг бол амар сэтгэл зүйн эвгүй байдалд оруулдаг заяа. Юу гэдэг одоо ингэ сошиал машалт ч юм уу те. Зүгээр л өөрт нь таалагдаагүй хүн төлөө. Тий. Ерөөсөө. Тэг үү нэг хүн машиндаа дуулаа явж өгөл өөрт нь таалагдаагүй хүн төлөө ямар муухай хоолойтой юм стомстойг баг ингээд за яг өөрт нь таалагдаагүй гэж болж ин заяа. Хамгийн амар нь одоо өөр хүн таалагдаагүй юм гэдэг чинь шүү дээ. Өөр хүн энэ таалагдсангүй гэж бичингүүд хүлээж авч байгаа байхгүй шууд. Тийм шүү дээ нэрээ. Хүний үзэл бодлоор ч явж байгаа шүү. Тийм. Тэгээд одоо юу гэх юм бүр нэг бодлын нэгэд нэг юм бид нар шүү дээ тий. Одоо цаг үе жоохон хэцүү үед хүн харин илүү хүнлэг нэг ойлгодог байсан. Одоо бол бас Монгол усны үе бодвол гайгүй шүү дээ. Тий? Гайгүй шүү дээ. Тэгээд ингэх тусмал улам бүр ингээл амьдрал ахуу ингээд ер нь жоох ингээл айтайхан болох тусмал улам бүр шүүмжлэмтгий өөнтөгч тэгээ бусдыг яг өөрийнхөө хүсэлд нийцээгүүн төлөө доромжилдог сэтгэл гутрал бүр тэр нь оруулдаг тохиолдож байгаа шүү дээ. Сошиал юм бүлэд өртсөөр байгаа сэтгэл гутралтаар амин орсон дуучин жүжигчид зөндөө байт юм биш үү? Тий. Тэгээд хамгийн гол нь тухайн тэгж байгаа хүмүүсийн өнгөрсөнд баг тэр муулаад байгаа хүмүүсээсээ 7 дээр юм байсан л байна. Бараг л. Тэгэхээр сэтгэл утралд өртөх шалтгаан бол түн бом байх. Зөндөө. Тэрийг ингээ яриад басгүй зүгээр гол юм гэвэл зүгээр харин зүгээр өөртөө хайртай л байх юм да. Өөртөө хайртай байгаад өөрийгөө анзаардаг байгаа. Тэгээ ер нь яг хувь хүнээ л хөгжүүлмээр. Тий, ерөөсөө хувь хүнээ л өөрийгөө л ямар байгаа. Оюун санаагаа болон бие бэлтарч гэдэг. Бус хүмүүсийг тэгж өөрөө болоогүй гэж тэр өөртөөгөө нийцүүлэх гэдэг шаардлага баг байна уу да. Тий. Нэг тиймэрхүү юмнууд их байгаад байгаа шүү дээ. Зүгээр л өөртөө нийцүүлэх гэдэг, эргэн тойрноо өөртөө нийцүүлэх гэдэг. Тэгснээ өөрөө яг үнэндээ хогийн сав шиг л хүн байх чинь. Жишээ нь одоо би над дээр нэг юм алдаа гарцсан байгаа байхгүй. Би ингээд зарим зүйлийг ингээд бас ингээд янз янз юм ярьдэн шүү дээ. Сошиалт. Тэгэл ийм зүйлийг яагаад ингээд ойлгочдөг юм бол ийм энгийн зүйлийг гэж их боддог гэсэн баг. Тэгсэн чинь үгүй тэр хүн угаасаа тэрийг тэгж амархан ойлгохгүй л өгдөлтөө мөн. Тэр хүний амархан ойлгож байгаа юм би бас ойлгохгүй байж болно шүү дээ. Тий. Тэгээ бас өөр цаг хугацаа байгаа шүү дээ. Яг хөгжлийн өөр үе шатн дээр явж байна. Тийм билээ. Тэгэхээр ер нь зөвхөн бид бүгд өөрийн гэсэн үзэл бодол мэдрэмжтэй ямар нэгэн зүйл хариу үзэл үзүүлэхдээ ч өөр байдаг. Өөр зүйлээс кайф авдаг. Тийм. Гэхдээ яг ер нь бол шүүмж гэж юм уусаа байх хэрэгтэй. Бас байхгүй ч болохгүй. Тий. Ер нь бүхэл юм байх хэрэгтэй. Тий, бүхэл юм байх хэрэгтэй. Энэ жаргал зовлоо хоёр чинь өстөд нэр сэтгэлээ гутарч үзээд тэнчнээсээ гараад ирсэн хүн яах вэ? Аль нэцтэй. Жинхэнэ хүч чадал гэдэг чинь тэр үстэй ер нь бол. Тий. За тэгээд сэтгэл гутралаас гарсан нэг ганц хоёр кейс байна. Энийг ярьчихс. Хүмүүс сургамжтай байж магадгүй. За нэг залуу одоо сэтгэл гутрал их орсон байгаа. Яг тэгээд тэр өөрийнхөө түүхээр л бас юм бичсэн л дээ ном.
Тэгээд ер нь нэлээд сэтгэл хөдлөл нэлээд хүн шатанд орсон зүгээр ер нь бараг л үхэл гэж боддог байсан гэж. Тэгээ аялалд яваад ер нь ууланд төөсөн байгаа байхгүй юу? Ууланд төөрөөд бүр сүултээ тэр чинь нэлээд юм болсон байгаамаа. Юм өмнөөс унаад хүл хараа бэртээгээд тэгээс үерсэн гол мол руу ороод бүр зөндөө болсон байна. Тэг эргээд анзаарсан чинь амьдрахын төлөө ямар их тэмцэж гинэ гэдгийг гайхсан. Тэг бараг л болол болохгүй үхийдэ гэж бодож байгаа юм шүү дээ. Готарцсан бүр. Бараг үхэхээр явсан хүн шүү дээ. Тэгээд цагаатлаа. Тэгээд бүр ингээд олон хоног хоолгүй яваад бүр үнэхээр юм бүр хүнд байдалд орсон гэж. Сүүлдээ ямар ч тамир тэнхээгүй болчихсон гэж. Тэгсэн ч гэсэндээ бараг л нэр өмөлгөөчлөлт амьд гарахыг хүсэж байсан ба. Тэгээд хүмүүстэй тараад аврагдсан. Тэгээд эцэст нь бараг үхий гэж бодож исэн хүн чинь цагаатлахаар амьдралын төлөө ямар их хүч гаргаснараа нэгт өөрөөрөө бахархсан байгаа. Хоёрт нэг ёстол нэг өрөөс авсан юм шиг л өөр болсон байна. Тэгээ тэр цагаас хойш өөрөө хэлж байгаа байхгүй би бол энгийн л готарсан залуу байсан. Надад бол ер нь үхэн гэдэг бодол сүүлийн үеуд салхаа болчихсон тийм л залуу байсан. Тэрний дараа би ер нь юмд айгуу тийм манлайлагч, удирдахч болж чадсан өөрийгөө тэгж мэдэрсэн. Тэгээ яг амьдралтай бол нэг юмны төлөө тэмцэж байгаагүй юм дандаа бууж өгдөг байсан юм билэ. Тэгээ нэг удаа өөрийнхөө төлөө амьдрахын төлөө тэмцсэн. Тэгээд би өөрийгөө ялсан. Тэр бахархлаараа одоо тэр готрол эм зүг байдлаасаа гарч чадсан л баг. Тийм түүх. Тэ. Тэгэхээр нэг өсөндөө зүгээр яг бидний бодит байдал дээр амьдрахгүй байна л гэсэн үг юм биш үү? Яг бодит байдал тэнцээ яг бүх юм бодитор болоод тэгэхээр нөгөө готарч ирсэн юм чинь хотлоо хоромч байсан болж баг таарах гэдэг шүү дээ. Тэр үгүй ер нь тийм шүү дээ. Оюун санаанд нь болоод байгаа тэрэн дотроо амьдрал тэрэндээ төөрөлдөөл тэргээрээ сэтгээд яваад байдаг. Гэхдээ яг бодит амьдрал тийм биш. Байх жишээ нь очингуудаа нөгөөдөг чинь өстө бүгдийг ухаарсан байна шүү дээ. Тэгэхээр магадгүй бид нар ч гэсэн одоо яг тэр залуугийн нөхцөл байж ч магадгүй. Яг бодитоор харахгүйгээр тий. Ер нь бол нэг өөртөө нэг юм төсөөл бүтээгээд тэр дотроо өөрөө зовоод шаналаад готраад амьдралаа дүгнээд тэрнээс айгаад баахан хурамч айдснууд үүссэн. Одоо яг бодоод үзцгээе л дээ. Дотор яг хідэн төрлийн хурамч айдс бидний дотор байна тий. Яг бодитоор харангуут тэр хүн яг үнэндээ чамайг тэгж бодож байгаа ч юм. Чамайг бодохгүй амьдарч байгаа шүү дээ бас. Юу урдаа яа гээд чамайг тэгж бодохтойгоо мантайгаал амьдарч байгаа юм дээр намайг ингэж байгаа гэж бодсон айдсууд байгаа шүү дээ. Тий. Ингэж бодож байгаа болоо даач гэдэг юм уу тий. Бодохгүй байгаа шүү. Танихгүй ч биш магадгүй. Тэг нэг зураг өгдөг гэсэн нэг ихнэр нөхрөө бураар автцсан. Ихнэр нь өөр юм бодоол буруу хараал хөвтөд тах өөр юм ихтэй тайртай болчтой гэсэн нөхрийн бодол гэсэн чинь машины нэг юм дуграад юу юм болоо гэж идэг. Тэгэхээр яг ер нь бол яг одоо сая хоёулын чи ярьдгаар бол хуурамч юмд л автаад өөрөө бүтээгээл стон нэг өөрийнх нь тамыг өөр дотроо бүтээгээл тэндэл тарчлаад яг тэгээ баг-багаар сайжирнаа болно. Сайжирт юм байгаа гэдэг шиг. Тэгвэл Монгол кейсээр л та. Одоо чам мам дээр иржсэн тохиолдлууд бас байгаа шүү болохоор юм. Тийм байгаа. Эцэг нь яг хүмүүстэй ингээл янз янзын хүмүүстэй уулзсан тий. Танилцсан ярилцсан шүү дээ. Зүгээр ингээ яриа өрнүүлнэ. Тэгж яах ийм сэтгэл готрол гэдэг чинь амжилттай хүн ч гэсэн байдаг юм. Амжилттай хүн. Надтай нэг их жуулж исэн маш амьдрал нь маш амжилттай байгаа, карьер сайтай байгаа, асуудал байхгүй, нийгмийн итвэх оролцоо ихтэй, урлаг, соёл, спорт бүх тал дээр нь дайггүй сайхан яваа, хүмүүсийг дагуулдаг, гэр бүл доктортой. Гэхдээ маш эвгүй тэгж готарч исэн гэж. Тэгээ бүр ингээд тэд ингээд готрохоор өөрийн мэдлгүй өөлдөг, эсвэл дотор нь муу харагддаг гэсэн гэж. Тэгсэн тэр нь юунд байсан гэсэн чинь хүүхэд насны хүнд амьдралтай л байсан юм. Аав ээжигээ багтаа алдаад тэгээ хамаатнууд өссөн байгаа. Тэгээ хамаатнууд одоо бүхэл ажлыг хийдэг. Гэхдээ бүхэл шүүмжлэлийг авдаг. Ер нь л тэгэл маш хүнд хэцүү өснөө ярьжсэн байхгүй. Заах тэрийг бол нэг яриад явах уу тий. Тэгээ тэрнээс болвол ингээд цээжин дээр нь ингээд маш хүнд юм мэдрэгдэг гэсэн баг. Хүүхэд байхдаа өөрийгөө би өвдчлөөдөө гэж бодоод ирдэг байсан боловч сэтгэл нь өвдөөтэй гэж мэдрэгдэг гэж.
Магадгүй хүндүрлээд байгаа цээжин дээр тий хүндүрлээд байгаа юм байгаа шүү дээ. Тэгээ том болоо бүх юм сайхан болсон ч үе ингээ хямардаг. Гүрний амжилтанд хичээ зүтгэцээр байгаа амжилтанд хүрсэн. Тэгээ үе хямардаг, хямархаар үүлмээр болдог. Бас ингээл бүр ингээ дотор мохоор ингээд хоол идэхгүй тэгээ тэгж байгаа гайг болчтой гэж байгаа. Тэгээ байж байгаа л гинтл тэр нь ингээл нэг юм үзээ сууж итл гинт гараад ирдэг ч юм. Гэхдээ тэрнээс гарах арга замыг л олж чадсан байна. Юу гэж бодож байна? Өстой мэдэхгүй шүү дээ. Тэгээд тэр чинь одоо хүний амьдрал чи өчнөө юм болж байгаа. Гэтэ тэр нөгөө за мэдэхгүй дээ. Яг гоо багтаа ингээд зовлон үзсэн гэдэг юмнасаа болж байгаа ч гэж магадгүй юм тий. Тий. Ер нь л одоо сүүлдээ ийм байгаа байдлаас гарыг игээд одоо шалтгааны хайж эхэлсэн чинь тэр багийнх нь юу гэдэг одоо нэг бид нар чинь дурсамжаа хадгалдаг шиг мэдрэмжээ бас хадгалаад байдаг. Тэр багийнхан тэр мэдрэмжээ бас хадгалаа л явуулсан байна. Тэгээ тэр мэдрэмж нь үе үеэс ирдэг. Бидний дурсамж үе үе орж ирдэг чинь. Тэр мэдрэмж нь үе үе ордог. Тэгээ за тэрийг ойлгосон байна. За би одоо энэ хүүхэд насны туулсан хүнд амьдралаас ийм асуудалт болж байна. Тэгээд бас ухаантай хүн байсан тул та энэс би хэрхэн гарах вэ гэж бодсон гэж. Тэгээ олон төрлийн зүйл уншиж судалсан байсан. Гэхдээ ер нь шийдэл нь бол маш энгийн байсан. Өөрийг нь баг багт нь уулзчихсан тэр таагүй хүмүүсийг зүгээр уучлах л байсан. Сэтгэлдээ уучлах чадаагүй л байсан юм билээ бас. Тэгээ уучлсан байгаа юм. Тэгээ тэрний яг үнэн сэтгэлээсээ зүгээр яг уучлсан байхгүй зүгээр за уучлчих гэж. Үнэн сэтгэлээс уучлсны дараа тэр мэдрэмж нь арилсан байна. Оюун санаанд болоод байгаа юм шийдэл бас нэг оюун санаанд байна да. Тэгэхээр яг зүгээр баг зөв утгаар нь тэр одоо юмаа тайлж чадсан үе юм бэ шүү дээ тий. Тий. Надад бол яг тэгж санагдсан. Зүгээр л учрын энэс болцсон юм гэж мэдчихээгүй дараа нь бүр шийдлийн эхлэж олоод дараа нь тэрийг бүр тайлцсан. Тийм байна. Тэгээ нөө уучлалын тал дээр бас уучлах гэж нэг юм байгаад байгаа шүү дээ. Айгуу чухал юм байгаад байгаа тийм. Тэгэхээр энэ нэг юм инэрэнгүү сайхан сэтгэлтэй нэг тийм байгаад уучлалдаг юм бас биш юм шиг байгаа юм. Бүр зүгээр л хүч чадалтай тэргээрээ уучлалдаг юм байгаад байгаа шүү. Тийм үнэхээр л чадлан дэрийг уучлахад хүрэлцдэг байх. Тий. Одоо яг чамд хэлэхээр яг бас ойлгож байна. Зүгээр үүдээ нэг зөөлөн сэтгэлтэй хүний хийдэг юм биш. Үнэхээр хүчтэй хүний хийдэг юм л. Тэр хүчтэй болохоор тэр хүнийг уучлж чинь одоо нэг тэр хоёлын ярьжсэн юу вэ штэ нөө Нельсон Мандела одоо үүдээ шоронд байхад нь өөрийг маш их доромжилж ирсэн нэг хянагчтай таарад нөгөөтг нь бүр мундаг өдөртөгч болцсны дараа нэг цайны газар лөө. Таардаг тий. Гаранс хөлн салган чичирж исэн гэж байгаа. Тэгэхэд тэр хүнтэй зүгээр мэдлээд өнгөрсөн байгаа. Бараг тооцоог нийцсэн ч гэдэг л юу бас тэгээд тий. Тооцоог хийж гараа авцсан ч гэдэг л үү. Тий. Тэгэхээр тэр ямар хүчтэй хүн бэ гэдэг нь харагдчих шүү дээ. Сул дөрөө хүн бол тэрийг бол тэр чинь бүр том өдөртөгч болцсон байгаа шүү дээ тий. Тэрийг буцаагаас яаж болох вэ? Ирэх мэдл нөгөө. Сул дөрөө хүн бол магадгүй яаж хараагаа авах ч юм л тий. Тэгэхээр тэр Нельсон Манделагийн түүхэн дээр бол тэр хүчтэй хүний чинь хэлдэг шиг сая хүчтэй хүний л хийдэг. Уучлал гэдэг бол бас зүгээр л уучлалаа. За уучлаа да гэж уучлцдаг юм биш шүү дээ. Тэр чинь нэлээд хэцүү юм бас. Бүр тэрийг зүгээр тэрнээс ангижирч шүү дээ. Тэгэхээр бас маш хүчтэй төвчээртэй хүний л хийдэг алхам. Яг хөө тий. Тэрийг даадаг хүн тий. Тийм байна. За тэгээд ер нь хоёул яах вэ? Нэг тодорхой хэмжээний дүгнэлтүүдээ хийгээд тэгээд ер нь төсвөлийн шат руу орох уу? Тэгээ да нэрээ юу ярьсан тий. Тэрэн дээр нэрээ дүгнэлт хэрэгтэй. За тэгэхээр сэтгэл готрол гэдэг зүйл байдаг уу? Байдаг. Байд юу? Бараг хүн болгонд тодорхой хэмжээнд мэдрэгдэг зүйл бол таарч байна уу? Тийм байгаа шүү дээ. Бүх хүнд байгаа шүү дээ. Ер нь баг хэмжээгээр. Тэр байлгахгүй ойлгож болохгүй шүү дээ. Одоо тэр стресс байхгүй бол яаж амьдрах юм бэ? Зүгээр л нэг тийм зүгээр л нэг оршоод зүгээр л нэг тийм болчих шүү дээ тэр чинь. Заавал байх хэвээр. Тэр байж цаашаа өөр баахан даавар ялгарна шүү дээ. Ер нь бол. Тийм бараг стресс юм байхгүй бол бараг нэг тоглоомны дүр шиг байна шүү дээ. Тоглоомны дүр ч өөрөө тийм юм даа шүү дээ. Стресс. Тэр заавал байх хэвээр.
Гэтэ тэрийг бүр өдөртат ингэж байх нь хаашаа. Эхний ээлжинд юм анзаарахтай байгаад яг яагаад байгаагаа мэддэг байгаад тэгээд бас тэрийг амсдаг баймаар байна. Стресстүүл гоё стресст чаддаг тий. Тэгээд тэрийгээ бас гаргаж тайлж чаддаг. Тий. Ерөнхийдөө зүгээр ингээд бид нар ингээд гал мал түлж чаддаг үстэй ер нь. Тий. Гал түлээл тэгэхээр нөгөө тэрэндээ хүрэхгүй гэдгээ бас мэддэг үстэй тий. Одоо би өөрөө түлж байгаа юм чи яг тэрийн шиг юмнуудаа тэгж гоё мэддэг байгаад юмнуудаа гоё мэдэрдэг байвал их зүгээр юм шиг. Тийм. Тэгээ миний бас нэг дүгнэлт бол юу гэдэг нь гутрал инээ тэр юм бол яхаа бас хөнгөн гэж байдаг болж байгаа юм. Гэхдээ зүгээр ер нь одоо иймэрхүү байдалтай хүмүүс бол бид бүгд нь л тодорхой хэмжээгээр байдаг зүйл. Тэгвэл бид бүгдэнд энэс гарах тохирсон арга зам гэж бас байж л байгаа. Тий. Тэрийг олж нэх л хэрэгтэй байна. Тий. Тэгээ хүн болгонд л боломж байгаа. Тэг яг тэр. Тий. Яг хөө зарим нь зүгээр хитрхи холдсон байж магадгүй. Хитрхи гүнзгий орцсон байж магадгүй. Тэгээ бас юу гэдэг өнгөрсний дурсамж байж болд юм байна. Мөн бие махбодын хөгжлөөс болж хүн бас тэм готролд орох магадлал байдаг юм байна шүү дээ. Тэгээд бусдын бас нөлөөнөөс болоод ч гэдэм эсвэл өөрийн төсөөллөөс ч болоод ч гэдэм төм бөмбөг шалтгаан л явцсан байдаг юм байна. Гэхдээ энэ шалтгаан болгоноос гарах арга замс байдаг юм байна. За тэгээд тусгая та. За тэгээд дуусгая да. Тэгээд яг хаа түрүүн бас ярьсан. Гэхдээ яг илүү тодтогоод хэлчихэд үнэхээр сэтгэл гутралын хүнд шатанд очисон бол бас мэрэгжлийн үний зөвлөгөө авах нь хамгийн чухал шүү. За ийм байна да. За баярлалаа. За баярлалаа.